Дархуул Кёнгийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хоорондын найрсаг харилцаа хамтын ажиллагаа эхэлснээс хойш 12 дахь жилтэйгээ залгаж байна. Бүгд найрамдах Солонгос улсын Кёнгийн аймгийн иргэдийн хурлын эдийн засаг хөдөлмөрийн хорооны дарга Ким Чэг-юн тэргүүтээ хурлын зочид төлөөлөгчд манай аймагт 10 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд айлчилж байна. Энэ удаагийн айлчлалаар хоёр тал эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт болон тусгай чигүүргийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар санал солилцож байна. Энэ хүрээнд мөн дээрх чигүүргийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцж байна. За Дархан аймаг Кёнгидо аймгийн найрамдалт харилцаа үүсч хөгжсөний 11 дахь жил. Тэгээ энэ хугацаанд бол нэлээдгүй ажлыг хамтран хийсэн. Тэгээд Кёнгидо аймгийн иргэдийн хурал болоод кёнгичүүдтэй бид бол талархалтай байгаа. Сая хамгийн сүүлд ирсэн 3 автомашиныг бол бид нар эрүүл мэндийн байгууллагаас гадна цэргийн хүрээний тусгай чигүүргийн байгууллагуудад хуваарлсан. Тэр тэдгээр байгууллагууд маань өөрсдөө өөрийнхөө анги нэгтгэл дээр эрүүл мэндийн нэгжтэй, эмнэлэгтэй гэсэн үг. Эмчтэй, совилогчтой гэсэн үг. Тэгээ тийм учраас бид нар бас тухайн албаа хаагчид болоод ар гэрт нь үйлчлэх үгээрээ дамжуулаад эрүүл мэндийн салбар дахь ачааллыг бууруулах юм бодлого барьж хуваарлтыг хийсэн байгаа. За өмнөх ажлын албаны даргыг ирэх үеэр бол бид нар 5 төслийн саналыг хүргүүлсэн. За энэ удаагийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хороодын дарга нарын ажлын айлчлал бол бидний явуулсан яг тэр саналын дагуу 5 байгууллагын нөхцөл байдалтай танилцах төслийг газар дээр нь биечлэн үзэхээр ийм хөтөлбөр боловсруулагдаад ирсэн байгаа. Тэгээ энэ нь бол бидэнд бас даваа тал болж байна гэж. За сая албан уулзалт хийллээ. За энэ хүрээнд болоод өчигдөр Бөмбөгцөө эрүүл мэндийн газрын нөхцөл байдалтай үйл ажиллагаатай танилцсан, төслийн саналтай танилцсан. За энэ хүрээндээ бол дэмжиж хамтарч ажиллах боломжтой байна. Бид нар хамтын гарцыг эрэлхийлье гэдэг ийм байр суурь илэрхийлж байна. Тэгээд найрамдалт харилцаа улам цэцэглэн хөгжихийн ерөөлийг өргөн дэвшүүлээ дээ. Бүгд найрамдах Солонгос улсын Кёнгийн аймгийн хурлын эдийн засаг хөдөлмөрийн хорооны дарга Ким Чэг-юн хоёр аймгийн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.